He was police. Yeah. Is he? Yeah. Yeah, but not uniform. Yeah. Yeah. Danger. Danger. Yeah. Okay. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. За сайн байцгаана уу. Ингээд Кения улсад ирсэн байна. Тэгээ өчигдөр шөнө 3 цагийн үед Кениад газардаад за тэгээд өнөөдөр ингээд гараад явж байна. Жохон нүд мүд бүлцээдсэн баг шиг байна. Тэгээд юу яалаа өчигдөр нисэх буудлын дээрээс би нэг такси барьсан үүрээр. Тэгсээр таксимны жолооч маань их гоё тийм төлөв даруй айтайхан залуу байхаар нь миний хувьд ингээд хөтчөөр яваад өгөөч гэд гуугаад хөтчөөр авцсан. Can you introduce yourself please? Yeah, I'm Mr. Ronald. My friend Heguna here. We met yesterday. Very nice guy. Yeah. Thank you. За ингээд одоо бол би энэ Кения улсын Найроби гээд хот байгаа. Тэгэхээр Найроби гэдэг хотод явж байна. Тэгээ бас ингээд өглөөнөөс хойш ажиглалаа ийм нийтийн тээвэрт нь ийм юунууд микронууд их явд юм байна. Дээр нь ийм автобуснууд бас их явд юм байна. За тэгээд юу одоо энэ Кения улсад юу болж чинь гэхээр нөгөө эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж байгаа юм байна. Тэгээ тэр жагсаал цуглаанаас хамаарад нөгөө цагдаа нар гадуур айгүй хамгаалтанд гарцгаацсан ийм байгаа юм байна. Тэгээд яг хуу аялж байгаа миний хувьд бол цагдаа нар гадуур ингэж их байгаа нь надад сайн юм шиг зүгээр сонсогдож магадгүй. Тэгээ яг үндэ бол энэ Африкийн улсад нөгөө ард иргэдээс нь айх гэхээс илүүтэйгээр цагдаа нараас нь айх айгүй шаардлага байдаг. Ягаад тэгэхээр камер хураагаад авчин, бичиг баримт хураагаад авчин. За тэгэл мөнгө нэгдэг. Маш юм эвгүй байт юм а. Тэгэхээр ер нь цагдаа их байх нь бол миний хувьд бол тийм аюулгүй байдал бол сайнаар биш харин эргээд муугаар юм нөлөөлөх юм нөхцөл байдал үүсэж байгаа. Good. Is it Chinese? Chinese? Which one? Энэ хятад мотоциклууд бас их яваад байгаа. Do you carry this someone in market? За ийм мотоциклоос айгүй их байлаа шүү. Одоо та ингээд хараад байгаарай. Яа. Нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M3-с. За тэгээд энд нэг ийм хуучин машинууд айгүй их явд юм байна. Is the cars for taxi? Taxi? No taxi. No, for towing the cars. Towing the cars. Cars? What? Yeah, I don't understand. What's the cars? No, I'm saying, You see this one here. When the car breaks down some on the road, Yeah. they pull it. Carry the car. Yeah. За энэ ийм учиртай юм байна шүү. Нөгөө таксийн үйлчилгээнд явдаг биш. Нөгөө зогсож могссон машиныг ингэж чирдэг нэг ийм машин байх л да. May I interview inside? Inside? Энэ ямар юутай машин болоо? Wow. Yeah, how old is this car? How old? It's worth like 1 million. How old? How old? This Yeah. is like it's 18th century. 18th century? Yeah. 18 дахь зууны машин гэж шүү дээ. 18th century. Yeah. Wow. Nice. Still working good? It's very working good. Yeah, very yeah. Good. You carried any cars? Yeah. Accident cars, right? Accident cars, worn out cars. Yeah. Thank you. So, evening, Commissioner. Thank you so much. This way? Yeah. Goodbye. Enjoy. Bye, enjoy. They look so hot. Yeah. Энд 18 дахь зууны ийм машинууд одоо хүртэл ингээд улсан уларсан эвдэрсэн машиныг чирдэм байна. Яа болохгүй энэ дараа нөгөө бортлоод нисэж байна. Энд яг өнөөдөр бол ийм юм билээ л дээ. Маш том нөгөө жагсаал цуглууны хөдөлгөөн өрнөчж магадгүй байгаад байгаа. Тэгээ сая замд бол ингээд цагдаа нар ерөөсөө битүү гарцсан байсан. Тэгээ дээгүүр бол бортлоод энэ нисэж байна бас. За энэ тэгээд орон нутаг руу явдаг автобусны хэсэг юм байна. Тэгээд ер нь би Африк улсуудад харахад ингээд автобусан дээр амар аччихдаг. It's a bus park. Yeah. It's a basket.
юун дээр амар ачна. Яг энэ автобус тэгээ нэлээд энэ нөгөө хуучны ер нь автобус байгаа байхгүй юу? Тэгээ гаднахын бол ингээд будаж амслаад гоё болгоцсон. Ингээд энэ дээр битүү ачаал хөдөө орон нутгийн замд гардаг юм байна. Тэгээд одоо би энэ игүүнээтэйгээ хамт манай Кениягийн игүүнээ за бит хоёр бол ингээд Гикомба гэдэг ерөнхийдөө зах руу ирж байгаа юм. Тэгээ энэ зах маань бол ерөнхийдөө нийслэл хотоос 5 км-ийн зайтай нэлээ ер нь тэгээд ийм бужигсан ийм шал өөр ертөнц рүү орж ирж байгаа юм л да. Ингээд бусад улсаа харахад hi how are you good за энэ ингээд харахаар дахиад дээр нь айгүй амар ачсан байгааз. За тэгээ мэдээж бол та одоо ажлын за тэгээд How are you? good Are you good? good Thank you. good Are you fine, my friend? Thank you. Welcome. thank you за тэгээд мэдээж бол та бүхэн нислэгийн тийз ажлын багц агаарын болон газрын ачааг M-Trip-ээс цогц шуурхай үйлчилгээг бас авах боломжтой. За ингээд ийшиг үжиглж ин да жинхэнэ зах маань. За одоо ингээд энэчнээс баахан юм юу эхэлж байна. Second hand хувцснууд. За тэгээ манай Кенияд игүүнээ маань намайг дагуулж явж байгаа. And brother, are they all second hand? Yeah, they all Second hand. You should gloves. За ингээд бүгд ерөөсөө хэрэгэлсэн ийм хувцснууд байна. Тэгээ сая нөгөө бүх хийшээ ингээд айгүй их шүү дээ. Замд юу харагдчихээн л да. Америк, Канада, Голландаас ирсэн ийм хуучин хувцас зарна гэж шууд бөөнтцэн ийм пакетцээ. За ичээд ингээд дээгүүр бортлоод нисээд байгаа юм. Цэргийн бортлоод юм шиг байгаа. Are they soldiers? Soldier. Yeah. Яа, за тэр цэргийнхэн ингээд хяналт тавиал. Жагстай тэгээ нэг жигсаал цуглаа ингээд төрийн эргэлт гараад Балтрын шууд нэгээр Буркина Фасо гэх зэрэг улсууд чинь бол ингэж эсэргүүцэж байгаа л төрөө эргүүлээ ицсэн. Африкийн улсуудаас саяхан шүү дээ ерөөсөө жилийн өмнө. Одоо энэ жишээлбэл 50 гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь юу вэ? 50 гэдэг чинь 1500 гэсэн үг. Үнэн. За энэ оймс ингээд 40 гэж штэ тий. 1200 төгрөгийн үнэтэй оймс байна гэсэн үг. Ерөнхийдөө нэг 30-аар үржүүлээ явуулахад болох юм билээ л дээ. Эдний мөнгө тэмдэгтэй. За одоо энэ хэсэг нь бол ногоон хэсэг буюу одоо ийм юу зарддаг юм байна. Ногоонууд банан тэгэл помидор гээд бүгд байх шиг байна л да. За энүүгээр гарах боломжгүй байна. Алхах цай бол ер нь том баг биш үү? Яг энэ захынхаа гүн рүү ороод ирэхлээр одоо яаж гарахаа сайн битээр мэдэхгүй л байна. Энүүгээр нь ингээд төрчих гэж байгаа юм болоо. Ингээл баахан банан нь штэ чи зүгээр Аба. За ингээд ногооны хэсэг дуусан гуц юу орж ирж штэ. Hey. Yeah. How are you? He's good. Yeah, your name? I'm good. Your name? My name is Joy. Joy. Your Sharon. is good business. Good. Yeah. This is so awesome. Thank you so much. You want to buy this? Yeah. I don't want. Нүлгүүрээр юугаа хийх вэ? Яа, тэгтээ бас л алхахад үнэхээр чанга юм байна For дотор. the chicken. Wow. Take care. Энд болгоомжтой гараа гэж хэлж байна. Yes. Энд ийм бас chicken зах гинэ. Good. Дахиад нөө зарж штэ. Юу гэвчтэй дахиагаа агуулсан сам мав нь гараараа хийсэн. Oh, sorry. За энэ хүн юм зөөж яхад нь саад болчихлоо. За ингээд дахиад болон дахианы өндгүүд зарж идэх юм байна. За энэ хэсэг болохоор энэ юу юм шиг вэ? Энэ хувцсны өөц мөц. Sorry. Yeah. Sorry, I'm good and you. Хөрх юмтэй гэхдээ энэ хувцсны өөц л ойж байгаа юм шиг байна. Тийм байна.
Оёдлчд юм байна шүү. Тэгэл энэ өөцнүүдийг оёол нэгэн болгох юм шиг байна л да. Энэ оёдлын машинууд нь шүү дээ. За ямар сони энд гэхдээ юу? Одоо Кени улс маань 55 сая хүн амтай. Тэгээ би л сая ингээд захаар нь орж ирээд яалчгүй юм олон хүн дунд ингээд янз янзын юм зөндөө хийж идэг юм байна. Yeah. Not China, my friend. Good. 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 Fine. Yeah. How are you? Yeah. Thank you. How are you, doctor? Намайг хараад байгаа. Give me one. Check it. Give me one photo. Yeah. Photo. Yeah. Photo. Again from Kenya. Yeah, I love Kenya. Thank you. You know Kenya? I love Kenya. Yeah. За ингэж тийш намайг бүрслээ чек чан гэдэг байгаа байхгүй. Яалч хятад гэж одоо хараад байна. Ер нь би нэг юм ажиглалаа. Одоо ингэж 70 гаруй улстай явж байна. Тэгэнгүүт 50% нь бол ер нь хятад гэж харж шүү намайг. За тэгээд нэг 20% нь Солонгос, 20% нь Япон гээд 10% нь бол нэг юм жишээ нь Төв Азаар явбал Казахстан ч юм уу те Кыргызстан энэ төр гэж хардаг. За ийм олон улсын царайтай гэдгээ бол ойлгосоо. За тэгээд зах маань ингээд явж байгаад нөгөө хэсэг рүү орохдоо нэг ийм хэсэг байгаад байна. Тэгээд сая энийг би ярьж тайлбарлууллаа. Одоо энэ ямар учиртай вэ гэхээр нөгөө хуучин янз бүрийн бараа ирж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бас ингээд хайчилж мэйчлээд ингээд янзлдаг гинэ. Are they fixing some second hand clothes, right? Fixing. Yeah. So even the tone one, Yeah. you put the dye. Yeah. Like that, so that And it short looks or more? Yeah. За тэгээд нэг ийм бас хэсэг байд юм биш үү? Ингээ хүмүүс гараа зогсцоо. Хувцаа хасаж масаад тэгээд уртсгаад ингээд ойж моёод байж идэг. Тэгээд таад бодтоо. Одоо би яг үндэ ингээд бит хоёр 30-40 минут ингээд тасалтгүй алхаж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд энэ бүх хувцснууд бүгд ерөөсөө нөгөө юу юм бэ? Комсын хувцснууд юм байна. Ерөөсөө consider all clothes from second hand. all of them they are second hand clothes. Бүгд ерөөсөө юм комсын хувцснууд. Ингээд бараг 30-40 минут одоо ингээд жишээлбэл төсөөлж хэлвэл тийм ээ. Даран туул зах руу орлоо. Хувцсны хэсэг рүү орлоо. Тэгэл ерөөсөө битүү юм юу? Комсын хувцснууд. Бүгд ингээд одоо хуучны эн тэндээс ирсэн. За ийм байдаг байх нь шүү. За тэгээ энэ хэд маань бол бас тун ажилтай юм ба. Энд хийсэн зарж байгаа юм бүгд одоо handmade буюу гараар хийсэн байдаг гинэ. Одоо энд ингээд төмөр тасчих байгаа үстэй. Бүгд гараар хийсэн байдаг гэж байна. Одоо жишээлбэл is this also handmade? Yeah, those are Yeah, handmade. Yeah. Тэ одоо юу байгаа байхгүй юу? Одоо тэр ингээд нөгөө юу мó сосис шаарддаг юм юу вэ шүү дээ. Юу гэдэг вэ нэг түрээд аваад явдаг. За тэгээд энэ ерөөсө бүгд яг энд байгаа хүмүүс ингээд гараараа хийсэн байт юм байна. What is this used? What for? boxes for storage of things like clothes. Yeah. Clothes and also хувц ч юм уу юмаа хадгалыг гэвэл ийм одоо чемодан сав агуулгыг хийсэн байт юм байна. Yeah, good. За стичх хаагуу харж байна. За тэгээд би бол нэг зүйлийг их ойлгоод байгаа. Одоо Африкийн улсууд ялангуяа ингээд энэ хэд маань бол зайлууд ер нь айгүй юм ажилтай хүмүүс байгаа байхгүй юу? Энд залхуу зүгээр хөвтж байгаа хүн байхгүй, залхуу зүгээр хөвтөд угаасаа амьдрах боломж байхгүй. Гол асуудал юу вэ гэхлээр ингээд нөгөө Европууд энэ чинь нөгөө түүхэндээ энэ хэдий чинь ингээд колоничлоод эзлээд тийм ээ. Тэгээд эзлээд колонд байсан хүмүүс гэдэг чинь нөгөө юмд боол байсан хүмүүс чинь нөгөө юм зам сурах ямар ч тийм боломж байхгүй. Тэгж жагаад гинт ингээд чөлөөлсөн юм билээ. Та Африкийн газрын зургийг хараарай. Яг чөлөөлөхдөө нөгөө стейк хувааж идэж байгаа юм шиг ийм дөрвөлжин болгоод ингээд тусгаар тогтнолыг олгоцсон байдаг. Тэгээд ингэнгүүт нэг энэ дунд нэг арай жоохон хар буруу толгойн ажилтг нөхдүүд нь төрийн эрхэндээ гараад тэгэл байгаа улс орныхоо баялагын тэр хэдэн хулгайж идэл ард иргэдэн ийм одоо хүнд хэцүү амьдэрдэг нийтлэхээр зэрэг ийм зүйл байгааг бол би бас ингээд нэлээд хэдэн улсаар Африкийн улсаар яваад бас ажиллаж байна.
За тэгээд энэ хэсэг маань загас магас хүнсний жамбо. Хөргөжтэй хүмүүс байгаа ч. Ийм загаснууд жамбо хөрх аштай хүмүүс байна уу энэ Кenya. Хамгийн түрүүнд аливаа улсын захруу орох их чухал байдаг ш. Ерөөсөө нэг тэргүүн зах. Тэгж хүмүүсийн мэдэж явна. Энэ загас бол амар байна. Гэтэ ялаа бас дагаад амар байгаад байна л да. Энд ийм загаснууд байна. За ингээл хүнсний хэсэг нь ер нь эхэлж байгаа юм байна да. Бурхан минь ээ чи одоо ялаа амар биш тэн дээр. За яг эрүүл ахуйн хувьд бол жоохон хэцүү юм байна энэ хэв. Одоо жишээ нь энэчнээс ингээл нэг ямар гоё юм бэ гэж энэ загсыг аваад идвэл тэгэл дуусаалда хордлогонд ороод ганцаараа хүний нутагт тэгэл дээшээ тэнгэрх бол доошоо газарт бол нэгтэй. За ингээд хүнсний хэсэг нь бол сонирхолтой эхэлт юм байна. Дандаа загсуудаар жамбо. За ингээд дотгошоогоо жамбо. Загсны одоо доторх зах байна. Өнөр бол маш хурц. Яа. За нэг бас сууртай хүн гарч ирлээ. Ер нь бол их гоё ааштай хүмүүс байна өө зүгээр. Ганц хоёрхан л ууртай хүмүүс гарч ирж байна. Вау, энэ өстой амар том загс шүү дээ. Вау, би чи нэг Магадушигийн загсны зах руу орж ирсэн. Тэр шиг юм байна. Өнөр бол амар хурц. Баша жамбо. Nice to meet you. I'm just looking. I'm just filming. Yeah. Is it okay? Okay. Yeah. Thank you so much. Jumbo. Yeah. Is business good? Yeah, very fresh. Yeah. Very big. Wow. Үнэхээр том загснууд байна. Wow. За энэ хэвд бол тэгээд ингээд загсаа барьж ирээд. Thank you. Yeah. Jiva, yeah. Jumbo. Yeah. What's your name? My name Egune. Egune, my name. Oh, Yeah. nice to know. Nice to meet you. You work with the art? За ийм Yeah, so biggest one. За ийм нэг хэсэг бол байдгийн байна. MLC Business School олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөх IT инженерийг бэлтгэн. За одоо бит хоёр энэ юугаар явж байна. Ерөнхийдөө хотын төв хэсэг нь бол иймэрхүү байгаа. Бас ингээд хитэн орон сууцтай яг зам ам нь бол ингээд бас тун аятайхан бооз хотын төвөөрөө. За нэг иймэрхүү бол хотын төв байгаа. Яг одоо бит хоёр хаашаа явж байна гэхлээр Кибера гэдэг энэ хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийнх нь одоо бас нэлээд үлгий болсон тийм маш аюултай хороол байт юм байна л та. Тэгээ тэр хорооллыг бас үзүүлээгээд за тэгээ ингээд явж байна. Тэгээ явж явах замд бол ингээд хотын төвөөрөө дайрдаг ийм гоё бас ногоон байгууламжтай ийм хэсэг байна. Тэгээ мэдээж бол энэ 55 сая хүн амданд бол одоо нэлээд мулга хөрөнгөтэй бол нэг 10 сая хүн бол байж таараа. За тэгээд одоо бол бит хоёрын дэвтэ очих байгаа газар бол нийтлэг буюу хүн амынх нь 40% нь ядууралтай. Тэгээд тэр хэсэг рүү нь очиж байгаамаа. За ингээд нөгөө гэмт хэрэгтэй дүр Киберядаар энэ эмнэлгийн хашаанд ороод ирсэн байна л да. Энэ бол энэ нэг юм эмнэлгийн хашаа юм байна. Энэ эмнэлгээс ингээд гараад одоо нөгөө Кибера маань эхэлж байгаа. Энд ингээд хүмүүс цугулдсан юм яриа байгаад байна. Тэгээд тэнд болохоор манай хант явж байгаа бороо маань энэ харуул хамгаалтын хүнтэй яриад байна л да. Ингээд тэр хүнийг бас бичиж болохгүй мэн юм буутай. Тэгээд юу яриад байна гэхлээр энэчнээс ингээд хоёулаа нэг хүн авч орсон дээрээ. Тэрхгүй бол ингээд бас орвол маш эвгүй хоёулаа нөгөө хутгалуулж мэднэ тий янз бүрийн асуудалд орно гэх. Тэгээ мань хүн нэг буутай хамгаалагчтай яриад нэг хүн гуугаад яриа зогсоод байл тэ эмнэлгийн хашаан дотор. Тэгээ хашааны гадна бол ингээд эхэлж ийн энэ хүмүүс цуглдсан байгааз. Тэгээ энд бол сүмийн номлол явж байгаа юм шиг байна. Эсвэл нөгөө жагсаал цуглааны бэлтгэл нөгөө уриалга нь яваад байгаа бах. За тэгээ ямар ч тэнцээ ингээд нэг утсаар яриад манаа хүлээгээд байна. Yeah. За ингээд ямар ч байсан нэг юм
хүн олж авлаа. Тэгээд энэ ах маань бол юу юм бэ л да. Цагдаа юм байна. Тэгээд энгийн хувцастай явж байгаа юм байна. Is he was police? Is he? Yeah, but not uniform. Yeah. The security for Mr. Hengeme. Yeah. They live without work. So they can stay even the 10 boys in one room because of poverty. Yeah, and how danger is this area? The danger. Danger, yeah. Danger. We have the thieves who are taking the phones from other people. Yes. What's the main risk? Yeah, risk. The main risk is rob. Yeah, it's a risk. It's Not killing. Not killing, but rob. not killing, but the rob. Yes. They snatch and Snatch. and run away. Yeah. Ерөнхийдөө утас сүрмс хүмүүс аваад зугтчихдаг. And breaking houses. Yeah. To take the gas. They take these electronics. Yeah, but no killings. Yeah. За тэгээд ийшээ ороод ирэхээр хөрхөн хүүхдүүд цугулцсан нэг юм хэсэг байна. Бодвол энэ ус бус авдаг хэсэг чинь болов ходог маягийн тийм байна л да энэ танктай ходог юм шиг байна. За тэгээд ийшээ ингээд амьдрал үргэлжилж чинь да. Тэгээд юу яаж байгаа? Энэ хавийн зарим айлууд бол тог захилгаангүй байдаг гэж байгаа. Юунаас хулгайн тог ерөнхийдөө ингээд татцсан байдаг. Тэрийг нь ирээд байн ингээд салгаад идэх юм байна л да. Энд charcoal энэ нүүрс бас зард юм ба шүү дээ. За тэгээд ийшээгээ өшөө алхаж үзье. Ингээд ийшээгээ бас гараад явцдаг зам байгаа юм байна. Тэгээд ер нь бол Кепера гэдэг энэ хэсэгт бол ийм юм байна. 1 сая гаруй хүмүүс амьдардаг юм байна. Яг энэ Найроби хотын одоо Кепера хэсэгт нь. За энд Жамбо хувцснуудаа угаагаад зогсож байна да. Жамбо. За тэгээ ерөнхийдөө бол дотгошоогоо ингээд орох тусам энд нэг юм ус шууд ерөнхийдөө бохин ингэж урсж байгаа юм байна л да. Water system. Энд бас юм ус авдаг худгал юм шиг байна л да. Тийм байна. Ичнээс ус авдаг юм байна. Is water free of any charge payment? Is yeah, how much? 10 shillings. Тийм байна. 10 shillings гэдэг чинь 300 төгрөгөөр ус авдаг юм байна. За энд ингээд how many family live here? What do you think? More than Maybe how many family? family, more than 20. More than 20 people live here. Yeah, I live here. We stay for one room more for 5 children, mother and father. Can we enter to inside? Maybe get the permission, please. Ask the permission. Yeah. You can assist. Come. За манай би энэ зам зохицуулчих хөө. Oh, За ингээд yes. дотгошоо орж үзье. Мамо. Nimekuletea mgeni aone. Орлошоогоо шууд хэлчихэж шиг байна. Жамбо. Get. Жамбо. Yeah. Жамбо. За бас юу вэ шүү? Яг энэ хэсэг бол өмнө орж исэн өнөөдөөс бодоход ингээд том зурагт мурагттай. Ялангуяа энэ бол ийм тог захилгаантай жишээ нь айл байна. Яа, thank you sir. Тэгээ намайг нөгөө юу яасан? Одоо хичнээн манай нөгөө энгийн хувцастай цагдаа явж байгаа ч гэсэн цүнхөө орхих гээд тэгээ машинд цүнхийг маань үлдээлгээд ямар ч илүү дутуу юмгүй яваарай л гэдгийгсэн. Ер нь яг water энд ийм худаг байна. Худагнаас бас ус татаж авч болох юм байна гэж. Toilet. It's a public. Нойлн ийм нэгдсэн журмаар байгаа юм биш үү. Гэтэ цоожид цоцсон байна. Yaani baba. Yeah. Seek our consent.
Uziga consent. За I'll seek from you. I'll seek from you. энд хөл бөмбөг тоглож чинь. Тэгээд Kenyan football team хөл бөмбөг тоглож байгаа үстэй чинээс. Тэгээд Кенийн хөл бөмбөгийн баг бол алдартай шүү дээ. Yeah, Kenyan football team is famous in the world. Yeah. I know. Yeah. Hi. Кенийн хөл бөмбөгийн баг бол бас үнэхээр дэлхийд бол бас чансаа өндөртэй байдаг. Тэгэл яг чинь юм байгаа байхгүй тий. Энэ орчинд ингээл сайхан хөл бөмбөг тоглоод ингээл 55 сая хүн дундаас бол хүчтэй баг Water tank. гарчиж байгаа юм л да. Яа, water tank. За усны юм танк байна. Жамбо. За хол ялчгүй нэмэх. Electricity wire. Electricity. Yeah. Yeah. Jumbo. Jumbo. Your name? My name is Collins. Collins. Did you use something alcohol? Hey, I'm drinking a little. Little bit alcohol. Yeah. Okay, nice to meet you. Toilets. За ингээд ийм нийтийн ойлголттой байгаад байдаг юм байна. Ерөнхийдөө. За энэ хэвд би бас юу уншихад ийм байсан нөгөө хар тамхины хэрэглээ бол бас айгүй өндөр байдаг. Тэгээ гол нөгөө 8-альцдаг барьдаг хэсэг нь энд байдаг гэж интернетээр сонссон. Тэгээд асуугаадах. Hey sir, is there any drug dealers? Yeah, tractor. Drug? Any what? Yeah. Is there any drug dealers? Drug? Like marijuana, cocaine? Drug dealers. Wavutaji bangi nini. Enda kupeleka uchukue gari. So I'm going to get the car. Yeah. We meet over there because it's very far. Very far. Yeah. We have to get a car. Yeah. Kwa Kisembo. Enda kwa Kisembo. Yeah. Kisembo. Achukue gari. No, sir. Yeah. Come. Fuata huyu. Sir. Kijana wangu namjua. Fuata. Come. I'm going to bring the car here. Yeah. Yeah, ulete pale nini? За ишиг ингэж Ulete Sunday studio. Жамбо. За тэгээд нэг ийм орчинд яваад байна да. За тэгээд энэ хороол маань бол айгүй том хороол одоо зөвхөн зах хэсэгт нь байгаа юм байна. Тэгээд одоо машина энэ дээгүүр аваад ирэх юм шиг байна энэ дээр. Тэгэнгүүт нь дахиад жоох явахаар бол одоо ингээл энэ цаашаага машаага ингээл битүү юм байна л да. За тэгээ ямар ч сан машиндаа суугаад одоо гол руу н ороо тий. Одоо ерөнхийдөө ингээд зах хэсгээр нь яваад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хэвд байгаа ингээд сургууль is this school sir? Sir, is this school? Junior school. Junior. Oh yeah. Junior school. How many students? What you know? 300. 300. Yeah. 300 хүүхэдтэй сургууль юм байна. Тэгээ ерөнхийдөө энэ сургууль бол харуул контейнераар барьсан байна шүү дээ. Тэр ингээд 4 контейнерыг нийлүүлээд ингээд барьсан байна. За тэгээд нэг ийм сургуульд сурж байгаа юм байна. Sorry. Church. Yeah. Тэгээд ийм байна. Дотроо бас Киберагийн итгэл үнэмшлийн сүм гэж байгаа юм шиг байна. Hope Church гээд дотроо бас ийм сүм байна. Тэгээд энэчнээс суугаад бас ороод хүмүүс маань залбирдаг байх юм. Тэгээд Кени улс маань бол юу Христосын шашинтай. Тэгтээ бол нөгөө миний өстөг нөхөө амир юу хэвчтэй нөгөө Могадишо гэж Сомали. Тэр мөр улсын хөрш нь багхгүй юу? Одоо хөрш улсын Сомали байгаа. Тэгээд тэнцэнээс маш их хүмүүс дөрвөж орж ирсэн одоо байдаг гэсэн. Тэгээд тэр хэд нь бол ийм яг өөрсдийнхөө исламик хувцастайгаа ингээ байж идэх юм лээ. Энэ голын маань өндөр айгүй муухай болчихжээ нөгөө хог мог хамаагүй хаяадах юм болчт юм болоо. Жог айгүй онцгүй өндөр өнөрч шүү яг юм голын нэг юм муухай их хүн өмхөрсөн өнөр. School feeding program. Oh. Jumbo. Are teacher? Teacher? Is she teacher? Yeah. Teacher? Yeah. Yeah. Nice to meet you.
Эцэний нэг юм нойлтой тэгээд school feeding program. Yeah. За ийм нэг газар бас байна. За тэгээд нэг ийм хавчхар булан руу ороод ирлээ. Do people live here? Yeah. Oh yeah. Yeah. For example, their families, right? Wow. За энд ингээд бас хүмүүсийн амьдардаг байрнууд юм байна шүү дээ. Ийм шавар байшин байна. За ингээд ийшээ явахаар энэ бол яг айл биш юм. Is the family? Yeah. People live here. Yeah. Can you see? Sir? Эцэд эзэн байхгүй онголч болт юм болов уу? За. Энд нэлээд том энэ усны танк байна. Is the family? My family. Yeah. Can we enter or no? Anybody inside? За манай цагдаа ах бол нэг энэ зэргийн асуудлуудыг бол шууд зохицуулах. Nobody. Одоо хөнгөө байгаа юм байна. Yeah. No. Yeah. За тэгээд ямар ч сан тавчг мавчгаа бол үлдээсэн байна. Жамбо. Fungia. So this is a family. За энэ us family. Yes. Yes, can you see? Odi. Jumbo. Get in. Yeah. За ороод ирэх. За ингээд нэг айл бас байна. Oh, this hunter. Yeah, thank you. What's up, sir? Oh, Belako. Naga out 8 people. 8 people live here. Yeah. 8 хүлээ амьдардаг байх нь шүү дээ чи. За, thank you so much. Asante. 8 хүлээ саяны жижиг байшинд амьдардаг юм байна. Энд хүүхдүүд хичээлд авчих шүү дээ. Boy, bus. Хөрхөн шохоогоор хичээлээ давтаад ах шиг байх юм. Тэгээд Кенусмен бол нөгөө юу яана? Үндсэн хэл нь бол Суали гэж хэл байдаг. Тэгээ англи хэлийг бас үндсэн хэлээ болгосон. Жамбо. Тэгээд Суали болон англи хэлээр ярина. Бараг ер нь бүх хүмүүс нь англи хэлээр is this also family? Yes, a family. Yeah, live this. Yeah. Энд бас нэг юм айл дахиад байгаа юм байна. Тэгээд англи хэл болон Суали хэлээр шууд ирдэг. Жамбо. Ерөнхийдөө тэгээд би бас энэ мэдрэмжийг авчлаа. Ер нь заавал нэг хамгаалагч энтерч гээд байхгүй зүгээр орцсон шиг л гайгүй хүмүүс л байна да энэ. Ер нь Жамбо. Hey. Yeah. Goodbye. За яг тэгтээ бол мэдээж юм бас харуул хамгаалалтад явах нь зөвлөдөө аюулгүй байдлын хувьд бол Жамбо. За нэг юм байна. Тижээдэг айл байна гэж. Заавал сэндээгүүр яаж гарах вэ? Хопа өсөрчээ да. Жамбо, how are you? Жамбо. Салам. Хүү яар хөхтэй. Жамбо. За ингээд хорооллын гүн рүү ороод явал байх юм байна да. Энэ доогуур бас ингээд нэг хэсэг айл байна. Ингээд энэ ч бодвол усаа ингээд канистраараа аваад явдаг юм байна л да. За ийшээ ороод ирэл. Жамбо. This alcohol we take in Quebec. Alcohol? Yes. Жамбо. За энэ ч хүмүүс дандаа сохтой хүмүүс байгаа юм байна бүгд. Хамаагүй бицэж орж бас болж байна үгүй. Yes, get it. Get it? Yeah. Get it. Jumbo. Yeah, it's the little connection. Jumbo. No, don't mind. Yeah. So Jumbo. Alcohol? Oh. We call it changa. Changa. Also, Haina shida. Anatembea aone vile kuko yeah, Jumbo. Jumbo. Inukete.
One? Oh, no, thank you. Yeah? I don't drink. You do, but me I drink. No, I don't drink. Yeah. Okay, nice to meet you. You pay. Yeah, nice to meet you. No, just pay one. Pay. Yeah. 사사. 원래. 자, 제가 어쩌가. 아구로 봐야. 아구로 봐야. 그거 뭐냐. So that is alcohol. Yeah. We have in Kenya we call it changa. 장가, Changa. 장가. Is there also any drugs? Yeah. In marijuana? Yeah, Cocaine, we have, hashish. close, yeah. Yeah. Бас хартын хүдмэн байдгийн байна гэж. За манай тэгтээ гамбаах бол бас ялцгүй аль руу ороод юу байгааг бол амар мэдчихэж шүү энэ хэвээ. За тэгээ энэ дотор явах чи ер нь марш тактик хийж байгаа юм шиг. Where do we go? Yeah. За одоо ингэж усан дээр гიშгчих үедээ заа гараад ирлээ. Хашаа явах юм бол this way. Yeah. Жамбо. За энэ доошоо ингэж буугаад явах юм байна. За энэ нэг голын үнэрл нэг л биш байгаад байна да. Өмнө нь баг үнэрч байгаагүй нэг тийм айгүй сонир үнэр. Which way sir? This way. За ингэж ишигээ дахиад яваад хаа. За одоо ёстой ишигээ жинхэнэ нөгөө алхах цайгүй болж шүү. Хүй одоо энэ үр чи яаж алхах юм болж байна. Юу ус руу очих үү. Опа нэг. За ингээ гараа явчих юм байна аашаа. Энд бас нэг айл байх нь шүү дээ. Ингээд босго хийцэн. Вау. За тэгээ юу н ойлгомжтой юм байна уу? Хүүхдүүд маань ингээл энчээ бол одоо энэ задгай талбайд хөл бөмбөгөл тоглож төсөхөөс өөр энэ чинь тоглох бол юм уу гэж юм бол үнэхээр байхааргүй юм биш. Чөлөөт цагаа өнгөрөх газар гэдэг юм уу хүүхдүүдийн. Тийм юм бол байхааргүй юм байна. Энэ дахиад 0 байна. Ямар ч байсан тэгээд хөдөлж явж яа. Машина одоод суучлаа. Тэгээд hey, how are you? I'm fine. Yeah, манай нөгөө жоохон ууцсан буруу маань дагаж алхажсэн машинд орж ирээ суучлаа. Тэгээд ийшээгээ ингээд гарахаар буух юм шиг байна. За тэгээд би Кени улсад бол хоёр төрлийн бичлэг төлөвлөж байна. Одоо энэ бол ингээд эхний удаагийн бичлэг нэ. Одоо би ингээд 700 км-ийн цаана Кисүмо гэдэг ийм хөдөө орон нутаг руу явах юм. Нөгөөдөр. За тэгээ хөдөө орон нутгийнхан бас амьдрал дээр нь тэнцээ нэг юм бух мөргөлдүүлдэг нэг юм тэмцээн соёл байдсан бай. Тэрийг нь бас ингэж бух яаж хоорондоо мөргөлддөг юм бол сонирхож харах гээд байгаа юм. За тэгээд та бүхнээсээ бас нэг зүйлийг ингээд хичээнгүүлэн хүсье манайхаа. Юу яг одоо ингээд subscribe дараад өгөөрэй. Намайг үздэг нэг юм тогтмол 400-аас 500 мянган хүн ерөнхийдөө байдгийн байна. Одоо энэ YouTube-ийн аналитикээр. Тэгээ энэ хүмүүсийн маань 60% нь телевизээр үздэг. Тэгээ нийт одоо намайг нь үздэг хүмүүсийн бараг 70% нь subscribe дараагүй үздэг юм байна. Тэгээд ийм олон улсаар явхад янз бүрийн хөтөж авахд өндөр олон subscribe-тай байх тусам миний энэ аюулгүй байдал хангагддаг юм аа. Энэ хүмүүсийн хандлага мандлага шал өөр болчдөг. Тэгээ тийм учраас манайхаа subscribe дараад өгөөрэй. Can you tell me? Let's touch subscribe. Subscribe, tell me. Affordable houses. Subscribe. About the new Subscribe. foundation houses. It's affordable houses. За манайсаа ойлгочихгүй. За манайхад ямарч subscribe дараад өгөөрэй. We are trying to